Семинар эхлэхээс өмнө Atomy ураагаараа эхэлцгээе. Бас ураагаараа төгсөгдөг байгаа. Бүгдээрээ ураандаа бэлдээд гараа атгаад эхэл зүрх сэтгэлээ чухалчилж бодлоо удирдан. Ихгэлдээ бат зогсож элэг дарахнаар шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя. За өнөөдөр би та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн, 4 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдсэн байгаа. Презентацийн дэлгэж чаддаг төр хүлээгээрэй. Өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн Atomy-гаас худалдаанд гарч байгаа Lip Gloss гэдэг. Tint Lip Gloss байгаа. За тэгээд 24 каратын алттай шөнийн онцлогны маск байна. За тэгээд өөр нэг шинэ сонин бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр дасгал хийж байгаа үедээ, гадар удаан хугацаанд явж байгаа үедээ, аялж байгаа үедээ болол нааж болохоор нарны хэд яган туянаас хамгаалж болохоор бас чигшил өгөх тийм наалт гарсан байгаа шинээр. Дэлгэцээ шиглэе. Дэлгэц харагдаж байна. Дэлгэц харагдаж байна уу? Яна. Удаан хугацаанд семинар тавиагүй бүр хөндөрсөн. Слайдад хамруулах. За хамгийн эхлээд танилцуулах бүтээгдэхүүн бол Atomy Outer Patch байгаа. 2 давхар үйлчилгээтэй нарнаас хамгаалах ийм наалт байна. Бид нар бол нөгөө female hairs гэж нэрлэдэг байдаг тийм. Шарах сорив тогтсон үедээ эсвэл бол нөгөө усан дорхтой ч юм уу хагалгаагаар төрсний дараа усан дорхтой ийм наадах female hairs гэдэг Монголд бас зарагддаг тийм лент байдаг шүү дээ. Patch наалт. Тэрнтэй адилхан материалтай гэж хэлж болно. Ийм patch худалдаанд гарсан байгаа. За энэ пэйж нь бол нарны хурц гэрэлээс хамгаалах пэйж байгаа. Хит ягаан туянаас хамгаалах пэйж. За тэгээд энэ пэйж маань болохоор арьсанд маш сайн наалддаг. Тэгээ бас амьсгалдаг учраас арьсанд наасны дараа ямар нэгэн хүнд мэдрэмж төрүүлдэггүй. Арьсанд ямар нэгэн аршил өгдөггүй байгаа. За тэгээд зөвхөн нарнаас хамгаалах бас найрлагатай биш. Нарнаас хамгаалах бас найрлагатайгаас гадна идэвхтэй найрлагууд нь арьсыг бол өдрийн туршид хамгаалаад өрчлөөний эсрэг үйлчилгээг үзүүлж цайруулах үйлчлэгийг бас давхар үзүүлдэг байгаа. Ямар наалтайг сонирхож магадгүй. За наалтных нь хэлбэрийг үзүүлье. Наалт бол ийм гаднаа бол тийм наалдамхай биш материалаар хийгдсэн. Дотроо бол ийм гидрогелийг агуулсан байна. Энэ гэлэндээ нөгөө нэг нэмэлт авц найрлагуудыг хамтдагсан гэж хэлж байна. Харин гаднах энэ мяндас давуу материалсандаа бол нарнаас хамгаалах авц найрлагыг агуулсан. За тэгээд дотроо бол гидрогел буюу ийм зөөлөн
хэлбэртэй гээлийн хэлбэртэй наалтыг агуулсан байгаа. Энэ наалтанд гээлийн хэлбэртэй наалтанд агуулгдсан утас найруулга нь бол арсыг хамгаалаад чийгшүүлж өршлөөний эсрэг үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Ямар ч төрлийн арсанд хуулрахгүйгээр зөөлнөр наалтна. Бид нар бол одоо юу вэ? Шарх сарвин дээр нөгөө нэг наалт наадаг штэ бенд наасныхаа дараа бол бендний дотор нэмзүүлэн гээлийн хэлбэртэй юм байх нь тэгж төсөөлж болно. Тэгээд одоо нүднийхээ доор наранд одоо хамгийн хурдан хугацаанд өвчтдөг хэсэг бол нөгөө энэ шанааны хэсэг гэдэг. Газарны энэ ясны энэ хавьд бол наранд маш их өвчтдөг хэсгүүд байгаа. Энэ хоёр ч гэсэндээ бас нөхцөлт за тэгээд сэвх толб хамгийн түрүүнд гарч ирдэг нь бол нарны хит ягаан туяа шууд хацар дээр байдаг учраас тэр. Үүний нөгөө нүүрний онцлогоос харах юм бол бухнаасаа илүү хацар бол нарны туяанд хамгийн хурдан өвчтдөг, салхинд хурдан өвчтдөг. Яагаад гэвэл нүүрнээс хамгийн гадаргууд нь гарч өгсөн байгаа. Ил гардаг хэсэг бол хацарны энэ шанааны ясны хэсэг гэдэг. Тийм ч учраас энэ хэсгээрээ төрүүлээд нөгөө сэвх толб өсдөг шүү дээ, тийм ээ. Энэ хэсгээрээ төрүүлээд хуурайшилт явагдаад төрүүлээд улаагаа за сүүлдээ бүр улаагаар гарны хит тугаанд байнга өртсөн хүмүүс бол нөгөө хялгасан судас маань хагарцсан байдаг. Тэгээд улааштай болсон байдаг. Эмзэг мэдрэмтгий болдог хэсэг бол энэ хэсэг гэдэг тийм ээ. Тэгээ энэ наалт маань бол ердөөсөө тэр хэсэгт маань зориулж нааж болохоор наалт байгаа. За тэгвэл нарны туяанаас хэр их хэмжээгээр ямар үзүүлэлтээр хамгаалах юм бэ гэж сонирхож магадгүй. Нарны хит ягаан туяа буюу нарны UVA, UVB, AB туяанаас бол зэрэг хамгаалдаг. Туяанаас хамгаалах үзүүлэлт нь бол 98.9% хамгаалах өндөр дээд зэрэгээр хамгаалах үзүүлэлттэй. A туяанаас бол 93.5% хамгаална. B туяанаас бол 98.9% хамгаалдаг. Энийг бол тестээр баталгаажсан тусгай патенттай бүтээгдэхүүн байна. За тэгвэл нарны туяанаас яагаад бид нэр заавал хамгаалах хэрэгтэй юм бэ тийм ээ? Гэх юм бол нарнаас бол 3 төрлийн цэцэрлэг туяа ялгардаг. C туяа, B туяа, A туяа гэж туяанууд ялгардаг байгаа. C туяа бол озоны давхарга буюу дэлхийн нөгөө гаднах озоны давхаргад очоод ойгоод буцаад явдаг. Хэрэв озоны давхарга байхгүй болоод C туяа дэлхий дээр буусан үеэс ахуулаад арсны хавдар өвчлөд хүн болгон өвчтөж өгөх аюултай байхгүй юу? За тэгвэл зарим хэсгийн нөгөө байгалийн бохирдлоос болоод озоны давхарга бас байхгүй болсон хэсгүүд байдаг шүү дээ. Тийм эсгээр нарны туяа орсон үед ч юм уу, зуны улиралд хит нартай үед бол нүцгэн биеэрээ гадуур их хугацаанд явсан тохиолдолд арсны хавдар үүсэж болно. Арсны хавдар ч гэсэндээ дэлхий дээр байдаг өвчин тийм ээ. Тэр бол тэгвэл нарны C туяанаас арсны хавдар өвчин үүсдэг. За тэгвэл дэлхий дээр буугаад бидний биед нэвчдэг нарны цацрагууд бол B туяа, A туяа байгаа. За энэ B туяа, A туяа нь хүний арсанд тийм ээ нэвчснээрээ ямар сөрөг нөлөөллүүдийг үзүүлдэг вэ гэхээр меланины ялгаралтыг ихсэгдэг, арсыг харлуулдаг, сэвх толбыг үүсгдэг, арсны уян хатан байдлыг алдагдуулж хит хуурайшилт өртдөг. За тэгвэл энэ наалтыг наагаад нарны хит ягаан туяанаас хамгаалахын давуу тал нь юу вэ гэхээр наасын үед бол хит хортой туяанаас хамгаална, арсыг мөн чигээр хангана, уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Меланин гэдэг нь юу вэ гэх юм бол хит ягаан туяа хүний арсанд нэвчгээр арс өөрөө нэг дархлааны эдүүд маань хит их цацраг ороод байна гэд өөрийгөө хамгаалахын тулд хар ийм меланинуудыг ялгаруулж идэг. Пигментүүдийг ялгаруулж идэг арсны гадна тэгэхээр тэр маань нөгөө нэг сэвх болж үлддэг. Сэвх болж үлддэг гэсэн өөрийгөө хамгаалахын тулд арс өөрөө пигментүүдийг ялгаруулад тэгээд нөгөөх маань арсны гадаргуудаар сэвх болж үлддэг байгаа. Тэгэхээр нарны туяанаас бол заавалчгүй нарны тос ч юм уу чир авахгүй. Спонсорны хэмжээ хуустагаас арай засаа. Скрин шеэр яндэ. 내그래요. 저 호스트 주세요. 누가 졸자로 한 명 더 들어왔는데요. 저택슨 нөгөө миний Zoom ID-гаар хин ороод ирээс айсууд. Тэгэхээр надад байсан хост байхгүй болчихлоо. Тэгээд шеэр болохгүй. 이분 누구지? 누구예요? 이분을 제거를 시켜야 되나?
제거가 안 되는데. 스폰서님한테 호스트 있는데 저한테 호스트 있어요. 저는 공동 호스트 있어요. 이건 안 돼? 어떻게? 누가 들어왔어? зарцаая гэсэн нөгөө зүүмээр орж ирсэн хүн одоо болцсон. Одоо болчих шиг байлаа. 나갔어. За, одоо харагдаж байна уу? 지금 보이세요? 네. За, тэгээд ялангуяа нөгөө нарны хит ягаан туяа идэвхжиж байгаа. Хит ягаан туяаны үзүүлэлт өндөр зуны үйлрэлд бол заавалчгүй бид нарнаас хамгаалах малгай юм уу саравч эсвэл нарны одоо ийм наалт ч юм уу эсвэл нарны тосоор өөрсдөө хамгаалж болно. Тэгэх юм бол сэв талбнаас өөрийгөө хамгаалж чадах юм байна. За наалт маань ийм наалт байгаа. Шууд харуулъя. Манай аншим спонсор наалтсан байгаа. Наалтын хэмжээ бол маш том. Энэ өмсгний доод хэсгээс агуулаад нүдийг тойроод доогоороо тойроод шанааны энэ хамар хүртлийн том хэлбэртэй наалт байгааг та бүхэн харж байгаа хаа. Ийм хэлбэртэй наалт. Гэхдээ нүрээ бодсны дараа бол хэрэглэж болохгүй. Энэ наалтыг ямар хүмүүс наах ёстой вэ? Хизээ наах ёстой вэ гэх юм бол талбай дээр ихэвчлэн дасгал хөдөлгөөн гэдэг тийм гадаад талбай дээр дасгал хөдөлгөөн хийдэг тамирчдад байнга хэрэглэхийг зөвлөж байгаа. За бас явган аялал хийх зугаалах дуртай хүмүүс уул гарах ч юм уу эсвэл одоо бид нэр зунжингаа хөдөө гадаагаар яваад байгаа шүү дээ. Тийм үедээ бол та бүхэн энэ наалтыг наачих юм бол ерөөсөө харлаг зөвхт толгой үүснэ гэж санаа зовлтгүйгээр өдрийн турш байж болох юм. Дугуй унахтаа ч юм уу янз бүрийн спортын үйл ажиллагаанд орж явахдаа хэрэгжилж болох юм. Хит ягаан туяа одоо өдөржингөө тусаж явах машин дотор явж явах үедээ бас энэ наалтыг хэрэглэж болно. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс хэрэглэнэ. Хит ягаан туяанд биеэ шарж борлуулах ч юм уу далайн хэрэг дээр очих ч юм уу зунаа өнгөрүүлж байгаа хүмүүс бол бас наад хэрэглэнэ. За энэ наалт бол ингээ хөдөлгөөн төсөвтэй гэсэн. Ингээ хөдлөөд хичнээн энэсэн ч гэсэндээ наалт бол тэр чигээрээ байна. Хонхон хугацаанд тэгэж унж алга болохгүй. За энэ наалт байгаач наалтны гадаргуудах энэ мяндас буюу давуу материал нь бол нарны туяа, за гадны бохирдол нар салхинаас ингээ хамгаалж байгаа зураг нь харагдаж байна тийм ээ. Гадны бохирдол. За дотор нь ийм цэнхэр дээл бол арсыг ингээ өдрийн турш арсны гүн рүү чийгийг өгөөд арсыг хамгаалж идэг ийм үйлчлэгтэй байгаа. Садан наалт байгаа. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол Atomy 44 карати алттай шөнийн унтлагын маск байна. Atomy маск цуврал удахгүй удаан гаргаж байгаа гэж хэлсэн тийм ээ. Тэрний маань хамгийн ихний загвар маск байгаа. За энэ маск маань бол 50 мг-ийн савлгаатай. Үйлчилгээ нь бол өрчлөөний эсрэг цайруулах үйлчилгээтэй. Хоёр давхар үйлчилгээг агуулсан байгаа. За алтных нь хэмжээ бол бид бүхний мэддэг Synergy Ample гэдэг Atomy-гийн алттай амплнууд гэдэг тийм үү. Тэр амплд агуулгагдж байгаа амплнээс 5 дахин их маш ихээр алтны ялцыг агуулсан бүтээгдэхүүн байна. 600 pp. Тэгээ Saffron water гэдэг энэ болохоор бас өөрөө гоё үнэрийг агуулж байгаа. Saffron гэдэг цэцэг нь бол монголоор бол гүрмэл гэдэг цэцэг юм байлаа. Гүрмэл цэцэг нь бол дэлхийдээ олборлоход хэцүү үнэтэй зарагддаг хамгийн дээд зэрэглэлийн үнэртнүүдийн нэг. За тэгээ healing root нь болохоор өвөл ургадаг тоорын үндэс нь юм байлаа. За тэгээ дараа нь болохоор мөн ялгааг Absolute гэдээ урдаа бичсэн лах юм бол Absolute игнэний бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ бүтээгдэхүүнүүд юугаар онцлог вэ гэхээр Absolute гол загны бүтээгдэхүүнд агуулгадагтай адилхан эсэтгчүүлэх технологиг агуулсан бүтээгдэхүүн байгаа.
За тэгээ сэтгчүүлэх тусгай технологиг агуулсан. Хэрэглэсний дараа бол 12 сарын хугацаанд та хэрэглэж болно. Гэхдээ гоо сагны бүтээгдэхүүнийг дадлсныхаа дараа ер нь 6 сарын хугацаанд хэрэглэх нь үр дүн илүү сайтай байдаг гэдгээ. Та бүхэн хэрвээ авсан бүтээгдэхүүнээ тийм ээ байлгаад 1 жил болсны дараа хэрэглэх юм бол тухайн бүтээгдэхүүний хугацаа дууссан гэж үзэж болно. Дадлснаас хойш бол 6 сарын хугацаанд хэрэглэхийг зөвлөдгөө. Нэхээс өмнө бол 24 сарын хугацаанд хадгалж болохоор ийм бүтээгдэхүүн байгаа. Ингээ явуулсан бол хэрэглэх аргууд нь байгаа. За. За шөнийн маск бол мэдээж амсгалж авах хэрэгтэй. Шөнийн маск гэдэг нь арсны нөхц зүвийг бөглөдөг бол арс эргээд буцаагаад муудах аюултай, арс буцаагаад нөхөн төлжих чадваргүй байдаг. Шөнө бол бид нар маск тавьж унтахгүй шөнийн нөгөө нэг физиологийн тусаа тавиад унтдаг. Эсвэл пилот маска зүрхээд унтдаг тийм ээ. Гэхдээ энэ удаад бол бид нар 24 каратын алттай маскыг зүрхэх ёстой шалтгаанууд бас ээж болно тийм ээ. Энэ нь бол хөгшрөлтийн эсрэг замун арсны цусны эргэлтийг сайжруулдаг үйлчилгээтэй. Алт нь өөрөө богино цахилгаан долгионыг үүсгээд нөгөө арсан дахь цусны эргэлтийг маш хурдан хугацаанд эргэлдүүлж өгдөг юм байлээ. Тэгэхээр мэдээд цусны эргэлт сайн явагдаж байна гэдэг чинь нөгөө чөлөөт радикал буюу гадны бохирдолтой ч юм уу дотор нь явж байгаа арсыг өхүүлэг эсүүд байхгүй болно гэж ойлгож байна. Арсыг дахин нөхөн төлжүүлэхэд илүү тустай бүтээгдэхүүн юм а гэж та бүхэн ойлгоорой. За тэгээ шөнийн маск юм чинь ингээд тавихаар зарим бүтээгдэхүүнүүд бол аягүй хүнд мэдрэмж төрүүлдэг. Тийм үү? Шөнийн турш гэсэндээ 50 унтаж амарч чадахгүй. Тэгэх юм бол энэ бүтээгдэхүүн бол амьсгалдаг. Учираас маш хөнгөн зөөлөн мэдрэмжтэй. За тэгээд дэлхийн хамгийн хүнтэй үнэртэн болох сафран хандыг агуулсан байдаг гэж энэ арсыг сэргээх. За тэгээд өнөрөө ч гэсэн сэтгэлийг сэргээх үйлчилгээтэй. Өвлийн энторийн үндэс нь бол арсыг амрааж арсны ханыг бат бэх болгоход тусалдаг юм байна. За энэ бүтээгдэхүүнд агуулсан дараах онцлог давуу тал нь юу вэ гэхээр ийм молекулуудыг тустай агуулсан гэдэг. Атомын бүтээгдэхүүн бол тусгай чигийг хадгалах тийм молекулуудтай шинэ технологиудтай гэж хэлж болно. Энэ зурган дээр ээж тийм ээ улбар шар улаан цэнхэр гэсэн ийм юунууд жижиг молекулууд орсон ийм том молекулын сүлжээг харж байгаа юм тийм ээ ингээ хоорондоо холбогдсон. Энэ молекулын сүлжээ нь бол арсанд хүрээд задрахдаа арсны гүнд чигшлэг тэжээлийг бүр нэвч өгж идэг ийм молекулын сүлжээг агуулсан байдаг юм байна. За сүлжээний бүтцийг бий болгож молекул чигшил чиг бүрдүүлэгч идэвхтэй орц найрлагуудыг мөн алтны ялцыг ингээ хамтдагсан ийм том молекул арсанд хүрээд задрах үедээ бол арсанд чигийг хангалттай өгч үр дүн илүү сайжруулдаг юм байна гэж та бүхэн ойлгоорой. За тэгээд тос болон чигшлийн балансыг тэнцвэржүүлж өгдөг. Шөнийн хугацаанд бол хүний арс байнгын нөхөн төлжилт явагдчихэдэг. Хэрвээ тийм ээ орой унтахдаа өдөржингөө нарны гэрэлд явчаад өдөржингөө гадны бохирдолд явчаад оройно нүрээ цэвэрлэхгүй унтлаа. Тийм ээ нөхөн төлжилт бүтээгдэхүүн хэрэглэхгүй унтлаа. Тэгвэл таны арс яах вэ? Өглөө босоод ирэхэд чинь арс чинь тийм ээ амарсан биш бүр унжцсан. Тэгээ хуурайсцсан, өсөө толбонд тодорцсон тэгж босч ирдэг тийм ээ. Тэгвэл арсаа өдөржингөө гадаа явж өдөржингөө нарны туяанд явцсан арсаа орой та маш сайхан цэвэрлээд энэ шөнийн маска түрхээд цусны одоо эргэлтийн сайжруулад нөхөн төлөвлөх чадварыг сайжруулад чигийг шүнжэнгөө авсан арс өглөө ямар ах вэ? Өглөө амар гой сэргийг сэрнэ гэдэг. Тэгээ бүр 24 градустай алттай маск яах вэ? Таны арсыг чинь бүр илүү гэрэлтсэн цэвэрхэн тунгалаг бэлтгэнсэн өнгийг бий болгоход тусалдаг. За healing root. За энэ үндэс бол арсыг бол тайвшруулж өгдөг байгаа. Арсны эрүүл байдлыг алдагдуулдаг гадны хүчин зүйлс би сая хэлсэн тийм өдөржингөө наранд яваад өдөржингөө бохирдолд явцсан арсаа оройн маш сайн амрааж авах хэрэгтэй. Тэгэх юм бол арс маань өгшөрөхгүй дахиад өчигдөр байсан залуу нас өнөөдөр ч гэсэндээ хадгалаад үлдэх боломжийг бид нарт олгож идэг. За температурын өөрчлөлтөнд бол арс хамгийн ихээр зочирдол авдаг. Монголд бол ялангуяа дэлхийн дөрвөн улиралтай хүйтэн эрстэй суур амьсгалтай тийм ээ. Ялангуяа 100 болсон ч гэсэндээ хаяада шөнө хүйтэн болоод өдөр 8 халуун болоод энэ бол энгийн арсаа хадгалж үлдэхэд маш хэцүү уур амьсгалтай орон гэж хэлж болно.
Тэгэхээр бид нар бол арсны онцлогтой тааруулаад, цаг уурынхаа онцлогт тааруулаад арсандаа арчилгаагаа үзүүлэх юм бол арсаа тэр чигээр нь хадгалж үлдэж чаддаг. За тэгээ хит ягаан туяаны үзүүлэлт Монголд бол маш их байдаг. Ягаад гэвэл өндөрлөг газарт оршдог. За тэгээд өдрийн нар тус хугацаа бол Монголд их удаан байдаг өндөр газарт оршин тогтнодог учраас. За тэгээ бохирдлын талаар дахиад ярих юм бол мэдээж агаарын бохирдол байна тийм ээ. Агаарын бохирдол бол бидний нүдэнд харагдахгүйгээр маш их бохирдол явж байгаа. Агаарын уурч гэдэг бохирдол нүүрс ус юу гэдэг тийм тэр бохирдлууд бол өдрийн турш бидний арсанд ингээ наалдаад оройн ноцгод харагдахгүй ч гэсэндээ арс бол маш хүнд мэдрэмжтэй гэртээ харьдаг шүү дээ. За хоолны дэглэм алдагдах эсвэл гинт хоолоо идэхгүй байх тийм ээ. Гинт турах гээл хоолоо гинт хасаад хайчдаг тийм ээ. Өсөх хэдэн өдрөөр өсөд ч юм. Тэгэх юм бол арс бас уян хатан чанараа алдаад эрүүл байдлаа алдчихийдэг. Эсвэл бол байнгын нөгөө талах мах идээд ч юм ногоо жимсгэн идэхгүйгээр байнгын талах гурил идээд ах юм бол хизээч арс сайхан арстай байна гэж бодолтгүй. Хоолны дэглэм бол арсанд маш их нөлөө үзүүлдэг. Тамхины утаа байна. Стресс, тамхи татдаг хүмүүсийн арс бол айгүй нөгөө гаднаа юм бэржгэр байдаг. Бэржгэр улаан толгоноттой болцсон байдаг. Тэгэхээр арсаа сайхан байлгая гэх юм бол арчилгаагаа сайн хийх хэрэгтэй. Бас мэдээж тамхиа багасгах хэрэгтэй. Стрессээс бол хүний бие бүр бүхэлдээ нөлөөлөл авч идэг тийм ээ. Муу нөлөөлөл, нойргүйдэл байна. Сайхан унтаж амарч чадаагүй бол арс бол муухай болтгоо. Гэхдээ этамын шөнийн маскыг хэрэглэхдээ бол зөвхөн шөнийн маскаар унтах үедээ бол хэрэглэхгүй байгаа. Унтах үедээ бол хэрэглэхгүй олон төрлийн үйлчлэгтэй гэж хэлсэн тийм ээ. За энэ healing root гэдэг өвлийн тоорын үндэс нь бол арсыг бичил бохирдлоос хамгаалж идэв юм байна. Эсэлтсэн уургийн хуримтлалыг хязгаарлана гэж. Арсанд одоо эсэлтсэн байгаа муу уурэг бохирдлуудыг арилгаж өгдөг юм байна. Хитягаан туяаны нөлөөлөөс арсыг хамгаалан нөхөн сэргээхэд тусалдаг гадны дарамтаас болж гормоны үйлдвэрлэл буурсан үед ч гэсэндээ нөхөн төлжүүлнэ гэсэн утгатай. За абсолют сетэнд бол атомигийн абсолют игнэний сетүүдэд агуулгдсан гол зүйл нь юуг агуулсан учраас бүгдээрэнд нь абсолют гэдэг урд нэр өгж байгаа вэ гэхээр энэ cell active almide code энэ код агуулгдсан байдаг. Кодлогдсон бүтээгдэхүүн гэж нэг үгээр хэлж болно. Cell active гэдэг нь бол эс идэвхжүүлэх кодлогдсон шинэ технологитой бүтээгдэхүүнийг хэлж байгаа. За cell active код нь бол ямар технологиг агуулсан бэ гэхээр арсны одоо асуудалтай хэсэгт оновчтойгоор хурдан хугацаанд хүрч үйлчилдэг. Арсыг гэрэлтүүлэх, хүрслээнээс хамгаалах арсны уян хатан чанарыг түгээдэг гэж ойлгож байна. Жишээлх юм бол ийм байж болно шүү дээ. За cell active юугаар хүрчлээ? Тос ч юм уу, сет хэрэглээ гэж одоо шөнийн маска хэрэглэх юм бол таны арсны аль хэсэгт уян хатан чанар дутагдсан байна тийм ээ. Аль хэсгийг гэрэлтүүлвэл гоё, аль хэсэг дүрслээтэй байна гэдгийг энэ cell active кодлогдсон технологи оновчтойгоор олж тэр газарт нь хүрч үйлчлэн гэсэн. Энэ газар нь чийг дүүргэх хэрэгтэй мэн гэвэл тэр газар нь чигийг дүүргээд бөмбөр болгоно. Тийм ээ энэ газар өвчлөлтэй юм чи энэ хэсгийг бас дүүргэх хэрэгтэй мэн гэд тэр газар нь cell active технологи эсэдэгчүүлэх технологи очиж үйлчлээд арсны гүнд нэвтснийхаа дараа эсийг идэвхжүүлж хурдан хугацаанд үр дүнтэй үйлчлэгийг үзүүлдэг ийм кодыг хэлж байгаамаа. За мэрэгжлийн хэллэгүүдийг бол хэцүү юм тий. За энэ технологиудаас гадна энэ технологи нь юугаар бүтээсэн бэ гэхээр мэдээж байгалийн гаралтай орчин найрлагуудаар бүтээгдсэн шүү. Атомигийн гол анхны бүтээгдэхүүнд яагаад байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн гэдэг нэр урдан дандаа дагалдаж явдаг вэ гэхээр атомигоос энэ гаргаж байгаа технологиудаа байгалийн гаралтай орчин найрлага бас байгалийн гаралтай технологиор үйлдвэрлэдэг учраас байгалийн гаралтай гэж нэрлэж байгаа. За нөгөө нэг маск маань бол дотроо юм запастай үйлдвэрлэгдсэн байгаа. Гаднах одоо та бүхэн харж байгаа бах тийм ээ. Запас бол ийм алтан шаргал өнгөтэй ийм цагаан таглаатай байх нь. Тэгэх юм бол савн ийм дотроо ийм гаднаа пластик савн байгааз энэ савн дахь ийм дотор нь байгаа нөгөө маск дуусах юм бол эргүүлж байгаа нөгөө запасын буцаагаад эргүүлээд хийхэд болно. Ийм савлгаатай. Тэгэхээр нэг ашигласан сав хаягахгүйгээр зүгээр запасыг аваад дахин хэрэглэж байгаа ч гэсэндээ мэдээж байгаль орчиндөө хог хаягдaltaгүй байгаль ихтлхийгээ бодсон бас нэг хувилбар юм аа. Хэрэглэх цааvarтай танилцъя. Хэрэглэхийн өмнө бол та нүрээ цэвэрлсэний дараа арсан дээрээ
тонер эсвэл мис зүрхсний дараагаар absolute нөгөө night шөнийн онцлогны маска түрхээд унтаж болно, шууд унтаж болно гэсэн. Тэгээ сайхан унтаж амраад маргааш өглөө нь нүрээ бүлээн усаар угаагаад за тэгээд өглөөнийхөө нөгөө гоо сагны бүтээгдэхүүнийг түрхээд нүрээ будаад гарахад болох юм байна. Энд гэхдээ нөгөө арсны онцлогоос хамаарат бас хэрэглэх заалт өөр байж болно. Хэрвээ та тослог арстай байх юм бол нүрээ цэвэрлснийхаа дараагаар ямар нэгэн гоо сагны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр шууд нөгөө нэг алттай маска тавиад. Гэхдээ нэмхэн ингэж тарааж тос өргөдөг шиг төрөхгүй шүү. Маск юм чи мэдээж зузаатар тавина мэдээ. Зузаатар хангалттай хэмжээгээр нүрийнхээ бүх хэсэгтээ тавина гэсэн. Тэгээд унтаж амраад өглөө нь бүлээн усаар угаах. За тэгвэл би хуурай арстай. Бид хуурай арстай хүмүүс бол яах вэ гэхээр ампул юм уу тийм ээ, нүрээ цэвэрлсний дараа ампул тонер нөгөө үндсэн гоо сахны бүтээгдэхүүнүүдэд хэрэгжилчээд тэгвэл тос төрөхгүйгээр тосноос өмнөх бүх ампул тонер юу гэдэг лосьон эссенц тэднийг төрхсний дараа cold night энэ маска 24 каратын алттай маска мөн ялгаагүй зузаатар тавиад унтаж амраад өглөө нь бүлээн усаар угаагаад тэгээд нүрээ бодоход болно гэсэн. Яагамаа. Бас манай спонсорын зөвлөснөр бол яаж хэрэглэх вэ гэхээр энэ маска тавьчаад нөгөө пилот маска бас гадна нь тавина. Нэмхэн тавьчаад пилот маска гадуур нь тавьчаад бас унтаж болно. Арс ерөө онжилттай байх юм бол тийм хэлбэрээр бас ашиглаж болох юм байлээ шүү. Зуны үйлрэлд хэрэглэх зөвлөмжүүд энэ ямар зөвлөмжүүд байгаа вэ гэхээр хөрөгчөнд хийгээд хадгалж болно та. 100 бол арьс амар халууд өгцөн арьсны температур бол 40 градус хүрдэг гэж байгаа байхгүй юу? Хэдий гадаа 30 градус байгаа ч гэсэндээ арьс хүний нүур ялангуяа энэ хацрын хэсэгт бол арьсны температурыг үзэх юм бол 40 градус байдаг. Тэгэхээр арьс бол хуурашгүй байхын арга байхгүй, улаахгүй байхын арга байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ зуны үйлрэлд арьсаа тайвшруулахын тулд та бүхэн маань маска хөрөгчөнд хийж хадгалж агаад гаднаас ороод ирлээ. Тэгээ амархан хугацаанд богинохон хугацаанд арьсаа тайвшруулъя гэх юм бол нүрээ цэвэрлэнгүүтээ маска тавиад 10-аас юм уу 20 минутын дараа нөхөө угаагаад цэвэрлэж болно. Богинохон хугацаанд тавиад бас угаагаад цэвэрлэж арьсаа тайвшруулахын тулд хэрэглэж болох нэ. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол Atomy-гийн нүүр будгийн шинэ брэнд болох Adelica Set-нээс хамгийн сүүлд гаргасан Close Tint байгаа. Adelica гэдэг ийм гоо сайхны сетүүд гарсныг та бүхэн анзаарсан уу? Facebook пэйж дээрээ бас зөндөө тавьсан байгаа. Гоо сайхны сетэнд бол энэ дорлон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн бол уруул өнгөлөгч гэж хэлсэн тийм ээ. Тэгвэл бас тэрнээс өмнө уруул өнгөлөгчөөс өмнө Adelica Fixing Cushion гэж шинээр гарсан байгаа. Та бүхний сайн мэдгээр бол Atomy нөгөө коллагентэй cushion гэдэг шүү дээ тийм ээ. Бас 24 градустай алттай cushion гэж байгаа, cold cushion гэж байгаа. Өөр бас нүүр будгийн cushion, пудрууд олон төрлөөрөө байдаг. Гэхдээ Adelica-гаас гаргаж байгаа энэ бүтээгдэхүүн бол бусдаас өөр байгаа. Урдны бид нар нүүр будгийн бүтээгдэхүүнийг хэрэглээд үзэж байхаар амар сайн чийгшил өгдөг тийм ээ. Гэхдээ баг зэрэг даралт багтай бүтээгдэхүүнүүд байсан байж магадгүй. Миний хувьд бол тэгэж бодсон. Амар чийгшүүлээ гялзуулаад нэг сайн дарахгүй чигнээ чийгшүүлж гялзуулахаар бол номер 1 байсан бол энэ Adelica Fixing Cushion бол маш сайн дарж өгдөг. Ялангуяа залуу охтууд тийм ээ, ялангуяа нүүрэн дээрээс өвхтэй, толготой, батхтай хүмүүс бол даралт ихтэй юм байдаг. За тэр тусмаа Монгол эмэгтэйчүүд бол бүр дарах бүтээгдэхүүн байна уу? Энэ сайн дарах болов гэж асуудаг. Тэгэх юм бол тэр хүмүүс санал болох бүтээгдэхүүн бол шинээр худалдаанд гарсан байна. Энэ бол Adelica Fixing Cushion байгаа. Өргсөн даруйдаа бол нэмгэн хөнгөн мэдрэмжийг төрөл дарна гэж тэгэнгүүт бид нар нөгөө Европын амар даралцтай кремүүдийг түрхээд идэг шүү дээ. Тэрийг түрхсний дараа бол арсны нөхцөлт маш их нэмэгддэг. Тэгээ бас агүй хүнд мэдрэмж төрдөг. Тэгээ батга их гардаг юм шиг санагддаг миний хувьд бол. Гэхдээ энэ Fixing Cushion бол арсыг амьсгалуулангаа нэмгэн хөнгөн мэдрэмж төрүүлэнгээ толбыг бол төгс дарах юм бүтээгдэхүүн худалдаанд гарчээ. Нэмгэн хөнгөн сэвгүй мэдээж бүтээгдсэн технологи нь өөр байж тараа тийм ээ. Ямар технологиор бүтээгдсэн бэ гэхээр X-Fine технологи энэ технологиор бүтээгдсэн байна. X-Fine технологиг ашигласнаар толб болон арсны өнгийг төгс халахлахад зориулагдсан байна. Тэгээ өдрийн турш арилгахгүй, буухгүй, цэвэрхэн булбараа арсыг өдрийн турш бүрдүүлэх нь. Тэгээд найрлахандаа бол цагаан уул цэцгийн хандыг агуулсан
Цагаан уул цэцгийн хамт нь арсыг бол тайвшруулах үйлчилгээтэй, чийгшүүлэх үйлчилгээтэй, арсны ханыг бэхжүүлж уян хатан чанарыг удаан хугацаанд хадгалах үйлчилгээтэй мөн үтслэрийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг юм байна. За тэгээд cushion-оос гадна, fixing cushion-оос гадна бас нэг чухал хэлэх ёстой зүйл нь бол cushion-ы нөгөө порлон байгаа. Порлон бол бас тусгай технологиор бүтээгдсэн USDA буюу Америк нэгдсэн улсын сертификаттай ийм порлон нь бол эко порлон гэж нэрлэж болно. 99.99% бактери эсрэг үйлчилгээтэй ийм дерма тестээр батлагдсан бас сайн үнэлгээтэй порлон тэгээ хамт худалдаанд гарсан байгаа. За өнгөний сонголт бол та бүхэн харж байна. Ямар өнгө зохих нь тийм ээ. 01 Cool Ivory. За энэ бол 16 номер гэдэг. Ердийн бидний дуудлагаар хэлэх юм бол 16 номерын cushion байна. 2 номер нь бол 21 номер, 3 номер нь бол 23 номерын ийм cushion байгаа. За нөгөө бор арьстай хүмүүс бол 3 номер авах тийм ээ. 23 номертайгаа аваад за тэгээ хацрынхаа хэсгээр баг зэрэг нөгөө нэг гэрэл туяа өгөхийг хүсвэл 1 номертай хамтдаад хэрэглэж болно гэсэн. Хацар хамар тийм ээ энэ чанаа нүдний доогоор энэ хэсгэрийг гэрэл өгдөг шүү дээ. Гэрээс өдөр тавьж ашиглахыг хүсэх юм бол энэ Cool Ivory-г аваад за тэгээ 23 номер аваад бас хэрэглэж болох юм байна. За Fixing Cushion бол маш хүчтэй өө даралцтай бүтээгдэхүүн гэж та бүхэн ойлгоорой. Fixing гэдэг чинь хүчтэй тийм ээ. Хөнгөн нэмгэн нягт наалдаж өдрийн турш одоо буухгүйгээр цэвэрхэн толгоор өөгүй арсыг цогцлооход туслах нь байна. За үүний нууц нь юундаа агуулгаж байгаа вэ гэхээр мэдээж орсон технологи орц найрлагаараа ялгаатай гэсэн үг ээ. За ингээ ийм сүлжээ молекулууд байгаа. Энэ молекул нь бол арсан төрхөө буюу тосыг ууршуулж хурдан хугацаанд наалдан тэгээд силикон хальсан олон төрлийн сүлжээ бий болгож өдрийн турш арсыг таталтуулахгүйгээр барина гэж. Энэ тосон бүтцтэй молекулууд нь бол тийм ээ арсан төрхсөн даруйдаа тос нь ууршаад дахиад маш сайн наалдцтайгаар маш нарийн бүтцтэйгээр арсанд наалдаад өдрийн турш одоо арснаас ялгарч байгаа нөгөө нэг тослог байна тийм ээ хөлсийг өөртөө шингээж тэгээ өдрийн турш юм гүлгэр арсыг бий болгодог байна. Өдрийн турш гэхээр өдөр бол 12 цагтай. Тэгэх юм бол энэ будаг маань бүр 40 цаг барина гэж шүү. Унтаж босоод ч юм уу шүнжэнгөө одоо ажилтай ч юм уу тэгэх юм бол өглөө нь нөгөө нэг будагтай арс маань тэр чигээрээ байж дахиад сэргээх шаардлагагүйгээр 40 цагийн хугацаанд барьдгаа гэсэн нотлогоо нь бол туршилтаар батлагдсан байна. Нөгөө нэг юу яриад байсан тийм ээ. Порлоны талаар та бүхэнд хэлсэн 99.9% бактери устгагчтай эко порлон гэж нэрлэсэн байгаа. За хөөсөн хэлбэртэй чимжиг маш зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ. Хөөсөн крем шиг зөөлөн бат бөх уян хатан чанараар арсыг зөөлөн бүрхэж будгийг тараах үйлчилгээтэй порлон байна. 3 шатлалт бүтцтэй батлагдсан технологиор бүтсэн будгийг хангалттай өөртөө арсан жиг тарааж наалдуулдаг. Сайн нэгтнэн байна алдахад бас порлон бас чухал байдаг ахын. За дараа нь порлон уухгүй байх нь бас чухал тийм ээ. Cushion бол мэдээж крем шиг юм хэлбэртэй байдаг штэ. Шингийн хэлбэртэй байдаг. Тэгэх юм бол порлон уухгүй байх шаардлагатай. Пудр нөгөө хуурай пудрны порлоныг cushion ашиглаж болохгүй штэ. Тэгэх юм бол порлон уугаад хамаг нөгөө нэг cushion-ыг аваад явчихна. Тэгэхээр cushion-ы порлон бол уухгүй порлон байх хэрэгтэй. Бас жигд тараагддаг байх хэрэгтэй. Порлоны гадаргуу нь будаг нэвтрүүлдэггүй учраас будаг маш бага хэрэглэгддэг. Дотроо уухгүй хэрэглэгдэхгүй учраас будгаа нэг дараад авахд бүх одоо нүрээ будах хэмжээний сайн тарааж өгдөг багахан хэмжээгээр ордог. Байгаль орчин дээлтэй түүх хийдэг агуулсан Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуй яамны лабораториор батлагдсан байгаа BioBased гэсэн түүх хийдэг ашигласан учраас энэ порлоныг эко бактери үрждэг гэж нэрлэдэг байгаа. Тэгээ дерма тестийн баталгаатай гэж хэлсэн. Тийм зөвхөн энэ порлон дерма тестийн баталгаа өгч штэ. Этомигийн нөгөө гол хангалттай бүтээгдэхүүнүүд бол тусдаа патентуудаа аваад дерма тестийн баталгаагаар нотлогдоод маш сайн онц гэсэн дүгнэлтүүдийг авсан байдаг. Энэ дерма тест нь яагаад чухал вэ гэхээр хүний арсанд хүрж байгаа бүх зүйлд энэ дерма тестийн баталгааг үнэлгээг өгч идэм байна л да. Германаас. За тэгээд арсанд хүрж байгаа бүх зүйл юм чи мэдээж гол хангалттай бүтээгдэхүүн орно. За тэгээд энэ юу орох юм бэ? Порлоо хүртэл орж байна. Дерма тест нь юуг шалгадаг, юунд үнэлгээ өгдөг вэ гэхээр арсанд хашил өгөх үү, цочрол өгөх үү тийм ээ. Эсвэл бол гадны урвлуудыг өгж арсыг цочроох уу гэдгийг эмнэлзэн үнэлгээгээр тогтоож өгдөг.
Ийм тестийг хийлт юм аа. За тэгвэл бактери эсрэг 90.9% үйлчлэгийг үзүүлж байгаа орц найрлага нь бол дотооддоо цорын ганц бактери эсрэг байгалийн гаралтай ариутгагчийг ашигласан учраас өдөр бүр шинээр порлон хэрэгжилж байгаа юм шиг аюулгүйгээр та санаа зовлтгүйгээр хэрэглэж болох юм байна. Порлооноос болоод тийм ээ порлооны бохирдлоос болоод бол арьсан дээр янз бүрийн шимэгчд гараад тийм ээ эсвэл арьсны бохирдлыг байнга хүрсээр байгаад бохирцоор агаад нөгөө батгахшилт явагддаг штэ юм гараад вирустэй улаан юмнууд хураад бол энэ порлооноос үүдсэн юмнууд улаан толгонууд батгнууд бол үүссэн байдаг. Тэгэхээр энэ асуудалд бол бид нар санаа зовлтгүйгээр биксэнгүй шинэ хэрэглэж болох юм. Гэхдээ порлон бас тусдаа зарагдаж магадгүй. Тэгэх юм бол би энэ порлоныг аавна гэж бодлоо. Тусдаа гэхдээ одоохондоо худалдаанд гараагүй байгаа. За дараа нь бол нөгөө яриад байсан уруул өнгөлөгч. Класс тент байгаа. Этомигоос бол тент урд нь худалдаанд гарч ирсэн. Тэр нь болохоор коронавигийн үеэр худалдаанд гарсан. Тент нь бол нөгөө хурдан хугацаанд арилдгүй уруулын будгийг хилдэг. Урд нь бол этомигоос гарч ирсэн тент нь юу байсан бэ гэхээр Аделика игненийх биш байсан. Зүгээр атомик гэсэн тент байсан. Уруулын будаг. Тэр нь болохоор нөгөө гаднаа гэлэлцдэг гэсэн хоёр төрөлтэй. Тэгээд тентийг хэрэглэснээр бол нөгөө маск зүгээд хувцанд ч гэсэндээ одоо юу наалтахгүй уруулын будаг наалтахгүй будгийг бол тент гэж нэрлэдэг шүү. Класс тент гэдэг нь болохоор гэлэлцдэг тент. Бага. За тентний үйлчилгээг ярих юм бол тунгалаг дүүрэн гэлэлцсэн өнгөлөг уруулыг бий болгоход тусалдаг. За төрхснээр бол тунгалаг байдлыг хадгална, илүү тунгалаг, тансаг, уруул нь бол дүүрэн гоё уруултай харагдах юм байна. Наалдамхай бус хөнгөн чиглэг мэдрэмжийг төрүүлдэг. Чигшүүлэг цэцгийн орц найрлагууд хамтдагсан, байгалийн гаралтай орц найрлагууд оруулсан юм бүтээгдэхүүн байгаа. За нөгөө нэг тунгалаг дүүрэн гэлэлцсэн бамбар уруулнууд бий болсон байгаа байдал нь. Энэ бол нэг улаан өнгөөр будаад миний өөрийн зураг байна. Утасны дараа авсан зураг. Энэ бол улбар шар илүү залуу харагддаг, ялангуяа зуны улирал товчхоц будаг байна. За дараа нь бол ягаан өнгөтэй дур булаан ягаан усан ягаан өнгөтэй будаг байна. Улаан өнгө бол мэдээд ирч хүчтэй хүмүүс зориулсан өнгө байна. Та өөрсдөө өнгө сонгоод дараа хөдөлთა авалт хийгээрэй. За уруулын будагны бас тусгай патенттай технологиг агуулсан байгаа. Тэр нь яах вэ гэхээр зүгээр нөгөө гаднаа гэлэлцэж харагдангуудаа хурдан хугацаанд арилдаг уруулын будагнууд байна шүү дээ, тийм ээ. Бид нар тэрийг хаанаас олж харах вэ гэхээр өдөр тутмын нөгөө захаас 5-10 мянгаар худалдаж авсан бүтээгдэхүүн бол ерөнхийдөө тийм байдаг, тийм. Амар ингээл төрхсөн даруйдаа бол амар гоё гэлэлцэн харагдаг. Тэгтээ гівгэнт байхгүй бол эсвэл авчигдаад алга болчихно. Эсвэл бол амар хол сунранд наалдаад байдаг бол этомигийнх тийм биш байх нэ. Чигшүүлэгч гээл нь агшин зур будагдана. Будагтай бол амар гоё тод будагдаад хэдэн цагийн хугацаанд тэр тод будсан будалтай хадгалдаг. Арьсанд маш сайн алдаад чиглэг мэдрэмжийг бас төрүүлдэг үйлчилгээтэй. За чиглэг тэнд будаг нь гаднаа клоу ойлыг агуулсан тул гаднаас амар гоё сайн тогтцтой бамбгар тийм гоё уруулыг бий болгоно. Өнгө бол хурдан хугацаанд бүдгэрхгүй. Гаднаа гоё гэлцэн ч гэсэн дотроо бол чигийг байнга өгөөд явдаг юм байна. За тэнд тогтворжуулах технологи нь бол тэнд нь бол тийм гаднах гэлцнийг арилгасан ч гэсэндээ ийм бүдэг хэмжээгээр бол урууланд үлдчихэдэг өнгө нь. Хоол идсний дараа ч гэсэндээ бидний уруул өнгөтэйг үлдэх юм тийм ээ. Удаан хугацаанд бол өнгөө барьж өгч идэг. Зөвхөн тод будалтаар бодохгүйгээр за юм хөнгөн байгалийн гаралтай бүдэгхэн өнгөтэй болё гэх юм бол будсныхаа дараа талбитанд ингээд авах юм бол ийм гоё бүдэг өнгөнүүд бас бий болгож олно гэлэлцэхгүйгээр. Гүлгэр бүр хүрбаг гэлэлцсэн байдлыг байнга хадгална гэж байна. Одоо жишээ нь царинсан тусгалтай ийм уруулын будаг ашиглалаа тийм ээ. Гол төлөв нөгөө шахмал уруулын будаг ашиглахаар иймэрхүү хэлбэртэй бодогддог тийм. Тэгэх юм бол уруул бамбгар гоё дүүрэн харагдахгүй байгааз жигд тусгалтай ийм клосс тэнд хэрэглэх юм бол уруулын нөгөө нарны тусгалт ч гэсэндээ ийм гоё бамбгар гоё хэлбэртэй уруултай харагдах нь байна.
За оруулын будагны найрлагад бол hibiscus цэцэгний ханд. За тэгээ rosa damascena цэцгийн ханд. За тэгээ ийм шар цэцгийн ханд бас агуулсан байх нэ. Будах харгачлаа гэж Монгол эмэгтэйчүүд айгу дөөрөн боддог гэдэг шүү дээ. Гэхдээ бол Солонгос, Япон эмэгтэйчүүд бол тал буддаг байгаа. Мөнгөндөө нарийж байгаа ч юм шиг. Мөнгөндөө нарийж байгаа юм биш нөгөө будах харгачлал бол сүүлийн үед олон арга болсон шүү дээ. Нэг бол ийм тал дутуу буддаг, эсвэл энийгээ тал өнгөр будаг, энийг бүдэг өнгөр будаг ч юм уу тийм ээ гаднах уруулын хэлбэрээ. Тэгэж бас маяг нэмдэг болсон байлээ. За бүтэн бодсон ч гэсэндээ тийм амар тод харагдахгүй их гоё жигд гэлэлцэн толгор бамбар ууралтай харагддаг. За ингээд өнөөдрийн танилцуулах бүтээгдэхүүн дууслаа. Та бүхэн нэмэлтээр асуух зүйл байвал асууцгаагаарай. Өнөөдөр танилцуулсан бүтээгдэхүүнүүдээс асуух зүйл байвал асууж болно. Ямар бүтээгдэхүүн илүү таалагдав? Надад тэр нарнаас хамгаалах юм гэж наад их гоё санагдсан шүү дээ. Өнөө өдрөл дээшээ явахтаа хүртэл ингээ наа чин дугуй унахтаа хүртэл наа чин бас сааванд орохдоо ч гэсэн нааж болно гэж миний бодлоор бодож байна. Сааванд бол хүний арьс амар нэг халуун ууранд ягаад улаачдаг шүү дээ. Тэрнээс хамгаалаад бас ингэж нааж болох юм байна гэж бодож байна. За дуугаа нэгэрээ.